За сайн байцгаана уу. За бид нар өмнөх дугаараараа Украин Орос хоёрын хилцээр буюу энхийн хилцээрийн талаар ярьсан. За энэ дээр бол дундын зуршлагчаар Америк нэгдсэн улс бол оролцож байгаа. За ямар ч хэлсэн Украин талын тавьсан саналыг Америк нэгдсэн улс бол Москва тавина гэдэг юм ярьж ирсэн. За тэгвэл өчигдөр шөнө Путин мэдээлэл хийсэн байж байгаа. За ер нь хэвлэл мэдээллээр энэ Путин юу ярьсан бэ гэдгийг бол ерөөдөө бас та нар харсан баг. Тэгэхээр Путин бол өмнө тагнуулж байсан. За мэдээлэл бол ер нь их бөөрөнхий хилцлийг зөвшөөрөөж байгаа юм шиг гүйч юм шиг. За энэ дээр яг юу гэж ярьсан бэ гэхээр бид нар бол энхийн хилцээр хийхийг бол зөвшөөрж байна. Энэ бол зөв зүйтэй. Бид нар дайн хэлснээс хойш энийг ярьж байгаа. Тэ? Ийм ярьсан. Тэгэхдээ бид нар бол 30 хоногийн түр хугацаатай дайн зогсооно гэдэг бол зөвшөөрөхгүй. Maybe ийм ярьчаад украинчууд дараагийн байлдах нөөц бүрдүүлэлт ийм хийх магадaltaй гэж бол хардж ийн гэдгийг бол хэлсэн. Гол санаа нь болохоор бид нар урт хугацааны хилцээр хиймээр бүр тэр чигээрээ дайныг дуусгах. За энэ дээр бол би Трамптай ярилцсан гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд хилцээр дээр бол Оросын талын би өөрийнх нь саналыг бол оруулж ирнэ. Тэгжиж энэ хилцээр болно гэдэг зүйлийг бол Путин мэдгдсэн байна. Америкийн талаас бол энэ дээр ямар нэгэн хариу өгөөгүй. За Путин энэ дээр бас хэлэхдээ бид нар энэ Украины дайн хэлснээс хойш маш олон их хэмжээний хохиролд орсон. Тийм учраас Америкийн компаниуд манад ороод иржээ. За өмнөх мэдээлэлээр бол 300 орчим тэрбум долларын алдагдлалд орсон гэдэг мэдээллийг бол ярьж ирсэн. Та нар буцаад ороод манад үйл ажиллагаа явуулаач. Нэг хоёрдож бол Европын холбоо руу байгалийн гаралтай байгалийн бүтээгдэхүүн болох нефт, газ эдгээр нийлүүлмээр байна. Энийгээ буцаад сэргээгээч. Иймэрхүү хилцлүүд бол хиймээр байна гэдэг зүйлийг ярьсан байж. За тэгсэн энийг харснаас болоод ийм ярьснаас болоод юу болсон юм бэ гэж. За ийм зураглал өчигдөр боллоо. За өчигдөр хараа алтны ханш 2941 байсан ханшаа. Тэгээ энэ нөхөр өсөөд дэшегээ 2991 рүү орж ирлээ. 91 за баг $3,000 гэдэг үнийг бол хаалгад огшоол өнгөрлөө. Энэ нь бүх цаг үеийн дээд ханшийг харьцуулахад бол даваа авчихсан. За хөрөнгө оруулагч нар бол алтны үнийг $3,000 хүрнэ гэдэг ойлголтыг ингээд баг ингээд биелж ах шиг байна. Ийм зүйл өчигдрийн Путинээс болж гарсан байна. За одоо бид нар юу ажиглах ёстой вэ гэхээр Трамп энэ дээр ямар мэдээлэл өгөх юм бэ, тэ? Юунууд ямар мэдээлэл өгөх юм бэ? Украин ямар мэдээлэл өгөх юм бэ? За Зеленский бол энэ дээр ер нь бол Путинг бол бүр хэллөө л гэдэг санааг бол илэрхийлсэн байна. Ер нь бол дандаа л нэг юм болдгоо гэсэн юм утга. Тэгэхээр эндээс харахад бол дайн дуусах бол ягаач юм байна, болоогүй юм байна. За одоо энэ дээр Америк ямар дууралт үзүүлэх вэ? За энэ дээр бол Путиний санаа бол би Трамптай л ярина. Тэрсэж тэр дэд ерөнхийлөгч нөө тэрийн нарийн байна уу? Тэдний юуг бол нэг тийм сонсож бодол нэр нь байхгүй харагдаж байна лээ. Ер нь Трамптай уцаар ярьж асуудлыг ярилцсан гэдэг юм байна. За дээрэс нь энэ ханшиг нөлөөсөн бас нэг олонний анхаарлыг татаад байгаа зүйл нэг юм. Энийг Америк нэгдсэн улсын сенатч арчилсан намын бүлгийн дарга гэх юм уу? Шумер гэж хүн байгаа. За энэ хүн өчигдөр мэдээлэл хийсэн байна. Тэгээ энэ юу болсон юм бэ? Яасан юм бэ гэхээр бид нар Украины асуудлыг харж байгаа хооронд Америкийн засгийн газар шатаун, government shutdown гэдэг зүйл болох магадлал эрсдэл нэмэгдэж байна. За хуулийн эцлэх хугацаа нь өнөөдөр 3 сарын 14-нд бол дуусах болох юм байна. За бүгд найрамдагчид доод танхимда хуулийн төсөл санаачилсан засгийн газрын төр санхүүжилгээд 9 сарын 15 хүртэл үргэлжлэх санхүүжил. За энэ дээр бол батлан хамгаалахын зардал, батлан хамгаалахын бус зардал гэсэн иймэрхүү заалтуудыг оруулж ирсэн, иймэрхүү төсөл оруулж ирсэн юм байна. Энэ нь батлагдахгүй байгаа нь арчилсан намынхнаас үзэж байгаа хитрхи муу санал байна. Тэ батлахад гэж үзсэн байна. Батлахгүй бол яах вэ, тэ? Одоо батлахгүй байх магадлал бас байгаа шалтгаан нь Сенат нийт 100 хүн байдаг. Үүнийх нь 53 нь бүгд найрамдах нам байгаа. 47 нь арчилсан намаас суудлын эзэлдэг. Тэр 3 хүн нь би даасан гişүүд байж байдаг. Тэр энэ
хуулийн төсөл батлагдахын тулд 60 хүний санал хэрэгтэй байна. Тэгэхээр энэ 60 хүний саналыг авахын тулд багаар утгад одоо ачаас намаас 7-оос 7 орчим хүн саналаа өгж иж батлагдана. За энэ дээр бол шуумар юу гэж хэлж байгаа юм бэ? Батлахад хайрандаа хэрв би энэ төслийг манай нам батлахгүй болвол шатаон болно. За шатаон болох процесс болж исэн үгүй болж исэн. За миний мэдээ хоёр том байдаг. Нэгдүг нь болохоор 2013 онд Обамагийн засаг захиргаанууд өрийн тааз тулснаас болоод өрийн таазыг нэмэх хуулийг бол арчил намаас оруулсан боловч бүгд найрамдах намууд батлаагүй 14 хоног шатаон болж исэн. Үр дүнд нь төрийн албан хаагч нар бол гэртээ сууж исэн ийм процесс болж исэн. За тэгвэл дараагийн процесс нь 2018-аас 19 оны зааг дээр Трампын засаг захиргааны үед Мексикийн дагуу нэг хан ирсэн санаж байна тийм. Тэрний санхүүжилттэй холбоотой төсөл оруулж ирсэн. Энийг нь бол батлаагүй. За энийг бол хамгийн урт 35 хоног үргэлж ирсэн. Ийм шатаон болж ирсэн. Гэхдээ энэ бол одоогийн ярьж байгаатай харьцуулахад хэсэгчилсэн гэж үзэж байгаа. Хэсэгчилсэн болж байгаа учраас за энэ дээр бол ямар нэгэн хөрөнгөний зах зээл дээр, валютын зах зээл дээр, таврын зах зээл дээр нөлөөлөөгүй. За бодит үр дүнгийн алдагдал бол 11 тэрбум долларын алдагдлыг бол Америкийн эдийн засаг хүлээсэн. За үүнийх нь 3 тэрбум нь бол буцаж нөхөлтгөөргөө орж ирсэн болвол 8 тэрбум нь болохоор буцаж сэргээсэн тий. Яг энэ шатаон болсонтой холбоотойгоор буцаж одоо сэргэхэд бол хөрөнгөний зах зээлүүд бол маш хурцтай өссөн. Ийм зураглал бол гарч ирсэн гэж үзсэн. За одоогийн шатаон бол яах вэ гэвэл шатаон бол нөлөө нь бага байх юм байна. Гэхдээ энийг батлахгүй болвол үндсэндээ одоо арчсан намын шуумрыг хийснээр бол Элон Маск болон Трамп хоёрт бол боломж өгнө. Засгийн газрыг хаагчих юм бол эдгээр дураараа дунд чимгэрээ яаж одоо нөгөө ажлын байраар цомгдох нөгөө нэг тий та нар гэртээ суугаад ажлаа гарах өргөдлөө өгөө тий 11 сар хүртэл цалингаа авч олно гэдэг зүйлийг бол дунд чимгэрээ хийнэ гэж үзсэн учраас бид нар бол энийг бол баталгаас савар аргагүй байдалд орлоо гэж ирж байна. За хэрэг гэдэг ойлголцоо тий энэ өнөө шин батлахгүй бол ханшид нөлөөлөх нэг тохиолдол байдаг. За миний хамгийн сайн санаж байгаагаар 2013 оны өрийн таазыг нэмэх энэ дээр одоо үйл ойлголцол үүссэнтэй холбоотойгоор 14 хоног болоход зэрэглэл тогтоох байгууллагууд идэг. Стандарт Poor's, Fitch, Moody's байгууллага. За үүн дотроо Moody's гэдэг байгууллага Америкийн зээлжих зэрэглэлийг 3E болгож бууруулснаас улбаалж зах зээл дээр маш том савлгаа үзүүлж ирсэн. За энийг одоо жишээ нь хэдүүлээ чартн дээр 13 оны чартыг зөв сонирхоод үзэлт юу болж ирсэн юм бэ? За миний бол тухайн үед арилжаа хийснээс хойш харж ирсэн хамгийн том савлгааг тухайн үед үүсгэж ирсэн 13 оны процесс. За энэ надад орж ирж байгаа тэр энэ биш юм 20 16 энэ 16 13 биш юу юм бэ? 11 оны хөтлөө энэ 11 онд ингэж энэ ногцон дээр шөөсөд $1900 руу шидчихсэн. За энэ бол ерөөсөө Moody's агентлаг Америкийн нэгдсэн улсын зээлжих зэрэглэлийг 3 болгосон 2 болгож бууруулсан. Хэрв энэ дээр Стандарт Poor's агентлаг зэрэглэлийг бууруулах юм бол зах зээл дээр бүр галзуурл явагдах байсан. За тэгвэл одоо энэ гарч буй алтны өсөлтийг ийм хэмжээний нөлөөлөх гол шалтгаан бол хэрв эдгээр тохиролцоонд хүрч чадахгүй шатаун болох юм бол тийм үү? Зэрэглэл тогтоох байгууллага иймэрхүү үйл явдал гарвал зах зээл дээр ер нь хөмсөнд байгаа шиг байна. Нэгсэндээ би нэг яагаад ярьж байгаа гэхээр Украины дайнтай холбоотойгоо биднийг анхаарал тийшээ сарнижих хооронд нөгөө талдаа засгийн газар дээр ийм аюултай процесс болж байна гэдгийг бол та нараас давхар харж үзээсэй гэдэг талаасаа ярьж байгаа шүү. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үүгээр дуусгая.